улсын хурлын гишүүд болоод ер нь иргэд ч гэсэн юм ойлголт муутай байна. Тухайлбал Монгол Ардын намын бүлэг бол нэгэнт бүлгээрээ урдаа шийдсэн учраас шууд чөлөөлөд явах ёстой гэсэн ийм байр суурийг илэрхийлж байгаа бол их хурлын дарга одоо бас төрийн байгуулалтын 1000 ороор хилцэх ёстой юм шиг энэ төөрөгдөлд ороод байна л да. Энэ асуудал ер нь яг яаж шийдэгдэх ёстой вэ? За нэгэнт үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэр гаргацсан. За түүнтэй холбоотойгоор улсын хурлд Монгол Ардын намын бүлэг бас өчигдөр хуралдсан. За хуралдаад улсын хурлын дэд дарга булгамтойг өөрөгт ажиллаас нь одоо чөлөөлөх, огцруулах юм шийдвэр гаргасан. За үүний дагуу бас чөлөөлөх огцруулах шийдвэр өнөөдөр улсын хурал дээр албаж болж одоо хэрэгжүүлэх ёстой. За мөн одоо улсын хурлын дэд даргаар улсын хурлын бүлгийн дарга байсан Ж Бат Эрдэнэийг бас одоо томилохоор нэр дэвшүүлж байгаа. Энэ процесс улсын хурлын одоо энэ мэдээллийн дараа 2 дахь 3 дахь бол асуудал болж орно. Тэгэхээр энэгээр хилцэн шийдвэр гарна гэж ойлгож байгаа. Улаанчийн гишүүнтэй хариуцлага тооцох уу? Гишүүнийх нь хувьд хуульцарсан гэж үзээд байна. Ер нь ямар санкц ногд болохоор. Үнэхээр одоо зарим гишүүд болохоор нэг юм бүрийн эрхэн тэтгэлзэгч юм шиг яриад байна л да. Энэ тал дээр тодорхой та туршлагатай гишүүний хувьд. За энэ дээр бол одоо ер нь бол бас үндсэн хуулийн шийдвэр үр дагавар тийм үр дагавар нь хилцэх ёстой. Үр дагавар нь хилцээд ямар шийдвэр гаргах нь улсын хурлын өөрийнх нь бүр эрх. Өөрөөр хэлэх юм бол улсын хурлын дэд даргаас огцруулаад тийм үү гишүүнээр үлдэх үү? Эсвэл одоо улсын хурлын дэд даргаас огцруулаад гишүүнээс нэгүүлэн татах асуудлыг давхар ярих уу гэдэг нь улсын хурлын өөрийнх нь бүр эрхийн асуудал.